За 3 минутын бичлэг эхэллээ. 3 дугаар дасгалын бодлын энерги биетэй уях гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ? За. Тэгэхээр яг энэ өгүүлбэр угаасаа та нарт айгүй хол тусна. Юу яриад байгаа гэж бараг ойлгодог байхгүй юу? Тэгэхээр нэг баян хүн төсөлчих заяа. Баян хүн төсөлчих. Тэгээд амжилтанд хүрсэн хүн төсөлчих. Тэгээд тэр хүн яадаг юм бэ гэхээр амьдралыг бодиттой хардаг. Эсвэл бодиттой сонголт хийдэг. Та нар ингээд үйлдвэрийн эзэн биш, ажлаас ажлын хооронд, цалингаас цалингийн хооронд байгаа чинь нийгмийн буруу биш. Энд бол үнэн үйлдвэр. Зүгээр сонголтын ам буруу. Хэрсүү байгаагүй, цаг үе мэдрээгүй. Тэгэхээр цаг үе болгонд нийгмийн толгой хэсэг гэж байна. Дундаж хэсэг гэж байна. Төгсгөл хэсэг гэж байна. Тэ. Одоо сүүл хэсэг л гэсэн. Тэгэхээр нийгмийн толгой хэсгийн хүмүүс яг ямар байд юм бэ гэхээр жоохон хэрсүү хүмүүс байдаг. Яг азтай хүмүүс байдаг ч гэсэн бүгдээрээ тийм муу санаатай биш. Ялангуяа баячууд тийм муу санаатай биш. Зүгээр цаг хугацаа урсгал дээр яг бодит амьдрал нь таарсан байдаг тийм. Ашигтай мэргэжил, ашигтай хүрээлэл, ашигтай бүтээлүүд байдаг. Тэр хүмүүсээс нь илүү суралцсан дээр гэсэн үг. Тэгээд одоо мөнгө байвал мөнгөтэй өнөөс илүү суралцсан дээр, бэр чадал байвал бэртэй өнөөс нь илүү суралцсан дээр. Тэгээд бэр чадалтай гэдэг өөрийгөө эр хүн гэдэг бодлоо биед мохоттой бас уйж чадчих штэ бодтой болгож чадчих. Тэрээс биш хүн болго өөрийгөө эр хүн гэж боддог. Гэтэ бодит амьдрал дээр хүн болго эр хүн байж чаддаг штэ. Тэгэхээр бодол мөрөөдөлтөй чиний бодож байгаа тэр нэг хүн чинь айгу мундаг хүн байдаг байхгүй юу? Хүмүүсийн ихэнх хүн одоо их айгу мундаг хүмүүс байдаг. Гэхдээ бид нар тэр хүмүүст дандаа унтраачдаг, буугаад өгсөн байдаг. Яагаад гэвэл төсөөд болгож биелэхгүй байсаар ирсэн. Тэгээд төсөөллөө бодиттой болгохын тулд 3 харин зүйлийг л бод. Нэг нь бурханлаг цаг үе, нэг нь дотоод мөн чанар, онцгой байдал. Тэгээд 3 дахь нь болохоор энэ бие махбодын онцлог. Энэ гурвыг ингээ хооронд нэг уяад ирэх юм бол бид нэр ингээ шал өөр төвшөнд хүрэх боломжтой. Энийг ихэнх хүмүүс анзаардаг. Сонголтоо буруу хийдэг. Тэгээд цаг үеэ таньж чаддаггүй. Тэгээд дандаа нийгмийн дунд ч хэсэг юм уу хойд зүсэр очиждаг. Ийм л энэ да.